Орон сууцчлалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгойлгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар хүчний бүхэрдлийг багасгах, урт хугацаанд доктортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор орон сууцчлалтын тухай анхдагч хуулийн төсөл, орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулах засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Орон сууцчлалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус нийлүүлэлт, газар хөгжүүлэлт, дэд үтэц, санхүүжилтийн хүүсөөр нийгмийн бодлоготой уялдуулан зохицоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд орон сууцчлалтын тухай анхдагч хууль, орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг барилгавт байгуулалтын сайд хэллээ. Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкудад хүлээгдэж байгаа дараалтыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутагт болон гэр хорооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна гэлээ. Орон сууцны корпорацаар дамжуулж хөрөнгө оруулалтанд зарцсан барилгын компаниудад батлан даалт гаргаж өгөх замаар банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Дэд үтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улс орон нутгийн төсөв хүлээлгүйгээр гадны хөрөнгө оруулалтыг татаж газар хөгжүүлэлт хийх юм а. Төр хувийн хвшлийн түншлээр түрээсийн болон нийгмийн орон сууцны сангууд бий болж, бага орлоготой ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу гэр бүлийг түрээсийн орон сууцаар хангах зохицуултууд бүрдэх юм а. Арилжааны банкудад жил дунджаар 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаагийн 9.5 мянга орчмыг шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй зээлийн хүсэлт хуримтлагдан 6.7 их найд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болжээ.